хүрнэ. За сайн байцгаана уу. За намайг Жаргалмаа гэдэг Япон улсаас Jacob бизнесийг хийгээд за одоо 10 сар болж байна. Тэгээд ер нь бол яг Японд нийт амьдарсан хугацаа гэх юм бол 5 жилийн хугацаанд бол яг ингээд амьдарч байгаа. За тэгээ миний хувьд гэх юм бол миний хувьд гэх юм бол Улаанбаатар хотод төрсөн ч гэсэн яг одоо өсөж одоо нөгөө суугал гэх юм уу өссөн одоо нутаг маань гэх юм бол Тархан байгаа. Тэгэхээр би Тархан гэж ер нь бол хилэгдэж явдаг байгаа. Тэгээд аав ээж болон хоёр одоо эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй айлын том охин. За тэгээд Тархандаа Герман Монгол хамтарсан 19 дугаар сургуулийг 2006 онд төгсөөд за тэгээд их сургууль 10 жилээ төгснөхийн дараа ШТС-ийн эхний боловсролын сургууль гээд Япон хэлний ангийг 2010 онд төгссөн байгаа. За тэгээд үргэлжлүүлээд за ажил мэргэжилтэйгээ холбоотой за хүний нөөцийн агсан түвшний менежерийн сургалтууд, сургалтын арга зүй гээд тэгээ энэ сургалтуудаа ерөнхийдөө аваад тэгээд Улаанбаатарт бол суурьшиж эхэлж ирсэн байгаа. За тэгээд юунд их сургуульд байхдаа ерөнхийдөө бол яг нөхөртөөгөө танилцсан. Тэгээ нэг нөхөртэй 3 хүүхэдтэй. Тэгээд ирээдүйд ер нь бол 4 хүстэй болно гэж ер нь бол боддог. Тэгээ бит хоёр бол бүр яг их сургуулийн бүр 20 настайгаас эхэлж хоёулаа танилцаад тэгээ 20 маягээд одоогоор бол ингээ 3 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон байна. За тэгээд нэг сони юм гэх юм бол манай ээж аав маань геологч мэргэжилтэй. Тэгээ манай нөхөр бас геологч мэргэжилтэй байсан юм бэлээ. Тэрийг бол ерөөсөө мдээгүй. Тэгээ манай нөхөр маань геологч мэргэжилтэй, хадам ээж аав хоёр маань бас геологч мэргэжилтэй. Тэгээд одоо манай хүн болохоор яг энд Япон улстай Японы одоо үндэсний геологийн албанд нь яг мэргэжлэрээ ингээд геологийн албан тушаалтай ажиллаад явж байгаа. За тэгээд хоёр бага хүүхэд маань болохоор цэцэрлэгийнх тэгээ баг сургуулийн нэг гээд 3 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл байна. За тэгээд ажил мэргэжлийн хувьд гэх юм бол Монголд би Max Group гэдэг компани мэдэн шүү дээ. Mac биш шүү. Max Group гэдэг одоо нөгөө Морины, Ганбаатар, Цэрэнжигнэд гэдээ ярьдаг. Тэгээд бас Монголд бол нэлээд том тийм бүтээн байгуулалттай 23 охин компанитай. Тэгээд тэр 23 охин компани Max Хүнс гэдэг хамгийн том одоо компанид нь захиргааны ажилтан гэдэг албан тушаалаар 2012 онд анх захиргааны ажилтан гэдэг албан тушаалаар ажилд орж исэн. Тэгээ 2013 оноос эхлээд захиргаа хүний нөөцийн ажилтан гэдэг ажиллаар ажиллаж эхэлсэн. За 2014 оноос эхлээд хүний нөөц сургалт хариуцсан менежер гэдэг албан тушаалд ажиллаж явж байгаад тэгээ 2015 онд нэг гинтийн нэг юм болсон байгаа. Тэр нь болохоор ерөөсөө нөгөө төлөвлөгдөөгүй жирэмсэн болсон. Тэр нь болохоор нөгөө спиральтай байж байгаа жирэмсэн болоод тэгээд ер нь бол яг декретний амралтаа аваад декретний амралтаасаа шууд ингээ Япон улсад ирээд тэгээ одоо хүртэл одоо ингээд Япон улсад амьдарч байна. Тэгээ энд ингээд манай хамт олон байгаа. Бүгдээрээ яг менежерийн төвшний одоо ажиллаж исэн хамт олон байна. За тэгээ хобби гэх юм бол би хоол хийх маш дуртай. Тэгээ хоолныхоо чиглэлээр Япон улсад одоо яг юм багшлах эрхтэй ABC Cooking Club гэдэг ийм одоо Япон хоол болон олон үндэсний хоол тэгээд одоо бүх одоо манай яг Jacob компани шиг одоо яг энэ ABC Cooking Club орсон бүх одоо энэ улс орнуудад багшлах эрхтэйгээр ингэж нэг ийм сургалтын юм юунд явж байгаа. Тэгээд энэ сургалтандаа бол би маш дуртай бас хичээнгүйлэн суралцаж явдаг. Тэгээ ирээдүйд Монголд очихороо бас яг энэ хоолныхоо чиглэлээр ямар нэгэн бас бизнес юм гэж бодож байгаа. Тэгээ яагаад тэгэхээр манай Монголд ч н одоо жишээ нь бараг л нөгөө худалчуунд яг мах ногоогоор л хоол хийдэг. Тэгэхээр яг гоё юм эрүүл тэнцвэртэй хоолыг бас Монгол гэр бүлийнхаа эмэгтэйчүүдтэй, ээжүүдтэй бас зааж өгье гэсэн бас мөрөөдөлтэй. Тэгээ бас энэ одоо өөрийнхөө хоббиг хөгжүүлээд бас явж байгаа. За тэгээд Японд бизнесээ одоо эхлээд бид нэр одоо 3 удаагийн уулзалт хийсэн байгаа. Тэгэхээр яг энэ дээр болохоор ингээд бид эдийн яг уулзсан яг
ийм одоо стори гэх юм уу байгаа. Тэгээд цаашид ерөнхийдөө бол маань Япон дахь баг маань нэлээд томорж байгаа учраас уулзалтаа бол удирдалтаа нэг удаа тогтмол хийя гэсэн төлөвлөгөөтэй бас лидерүүд нь бас яриад явж байгаа. За тэгэхээр одоо жишээ нь би хаана очих вэ гэх юм бол ямар ч хэсэн Jikup гэдэг аюу гоё эрүүл системтэй бизнест орчлоо. Тэгэхээр за одоо миний байгаа статус маань бронз цалтай байгаа. Тэгэхээр энэ хажуудлын та бүхнийг харж байгаа те Jikup гэдэг гар барьсан. Эний талаар би одоо цааш одоо ярих слайдууд дээр илүү тодорхой ярина. Тэгэхээр энэ одоо Jikup компани маань яг глобалар бизнесээ явдаг учраас одоо яг энэ глобалар яг би өөрийнхөө бизнесийг үргэлжлүүлээд явна гэсэн ийм зорилготойгоор явж байгаа. За ингээд миний ер нь бол нэг юм тавч стори бол юм байна. Тэгээд одоо та бүхэнд Jikup бизнесийн талаар энэ компани ер нь яадаг компани те бүтээгдэхүүн нь ямар юм одоо яагаад бид нар Jikup бизнесийг сонгох ёстой юм гэдэг талаас өөрийнхөө одоо энэ харсан 10 сарын хугацаанд өөрийнхөө ойлгосон зүйлийг та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр Jikup компани маань болохоор өөрөө бол ийм маш ийм эрүүл системтэй, дээрээс нь бүтээгдэхүүнүүд нь бол бүр хизээч одоо нөгөө химийн орс найрлага ороогүй бүгд ийм органик бүтээгдэхүүн гэдгээр бас аюу тийм давуу талтай байгаа. Тэгэхээр энэ слайдаараа компани тухай болон бүтээгдэхүүний тухай болон маркетинг системтэй хамгийн гол нь бас тайлбарлах нь яаж ордын те систем нь ямар юм гэдэг талаас та бүхэндээ тайлбарлаж өгнө. За тэгэхээр Jikup гэдэг маань global cooperative буюу за глобал гэдгийн G cooperative-тэй хамтрал нэгдрэл гэдгийнхаа Coop гэдгийг аваад Jikup гэж товчилсан нэрээр компани бол ингэж нэрлсэн байгаа. За тэгээд яг энэ анх үүсгэн байгуулсан гэх юм бол Соо Жон Хүн гэдэг одоо энэ эрэгтэй байгаа. Энэ эрэгтэй маань ямар ажил мэргэжилтэйсэн бэ гэхээр LG Group-ийн одоо биохимч тэгээд өөрөө юм судалгаа хийдэг ийм хүн байсан юм байна. Тэгээд яг энэ хүн өөрийн одоо хувийн шалтгааны улмаас яг ийм одоо органик бүтээгдэхүүнтэй би одоо тийм химийн орс найрлага ороогүй ийм бүтээгдэхүүнийг хийя гэсэн одоо зорилготойгоор энэ Jikup гэдэг компаниг ер нь бол байгуулсан байгаа. Тэгээ энэ хүний түүхэн гэх юм бол өөрөө нөгөө хөгжлийн бэрхшээлтэй эгчтэй байсан. Дээрээс нь хүүхэд нь атопитой, дээрээс нь бас нөгөө одоо арьсны юм асуудалтай харшилтай байсан учраас яг одоо ийм нөгөө нийгэмд ингээд тулгагдаад байгаа тий одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст болон одоо ийм одоо арьсны асуудалтай хүмүүст зориулаад яг ийм гоё бүтээгдэхүүн гаргая гэсэн одоо өөрийн тийм хүслийн дагуу яг энэ Jikup компани байгуулсан байгаа. Тэгээд 2019 болон 2021 онд одоо дэлхийн шилдэг 100 лидер те real leader гэж гаргадаг 100 лидерээр шалгарсан. Тэгээ ер нь бол маш тийм зөв эрүүл одоо нөгөө нэг системээр явж байгаа учраас яг ийм олон улсын одоо судалгааны төвөөс юм уу те маш олон юм шаардлагуудыг хангасан. Тэгээ компани нь бизнес нь одоо ямар одоо хүн нийгэм дээлтэй юм те яг бүтээгдэхүүнүүд нь яг ямар юм те яг хүнд тэгж хөөсрөлтөө үнээр зардгүй нь үний юм уу ч гэдэг юм уу. Маш олон юм одоо шалгууруудаар шалгараад тэгээд 21 онд бол бүр яг дэлхийн 100 лидер лидер хүнийхээ 8 дахь хүн нь болж шалгарсан байгаа. За тэгээд манай одоо капитан те одоо толгойлогч гэх үү одоо хамгийн том спонсорын стори гэх юм бол юм байна. За тэгээд Jikup компани за Jikup гэхээр энийг ингээ хоёр салгаж бас ойлгож болно. Гэхдээ нэг нь бол General Bio гэдэг одоо яг ийм өөрөө R&D судалгаа хийдэг те өөрөө ингээ түүхий идэ үйлдвэрлэдэг судалгаагаа хийдэг. Тэгээд үүнийгээ одоо яг бусад одоо компаниудад бусад одоо гоо сайхны салгаануудад бас бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж өгч байсан. Бүр 2007 оноос эхлээд үйлдвэр нь ингээд байгуулагдаад бусад гоо сайхны салгаануудад бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэж өгч байсан. Ийм компани General Bio гэдэг. За тэгээд 2015 оны 7 сараас эхлээд яг Jikup гэдэг компани бол байгуулсан. Тэгээд энэ нь болохоор Солонгостой ардчилсан Солонгос улстай хамгийн анх байгуулагдаад тэгээд яваанда 7 дахь улс нь Япон улс болоод ингээд орсон байгаа. Тэгэхээр бид нар бол яг Японд амьдарч байгаагийнх, Солонгост амьдарч байгаагийнх бас илүү боломжтойгоор ингээд орсон хүмүүс одоо юу яаж явж байгаа. За тэгээд энэ болохоор
Jacob компани одоо үйлдвэр болон General Bio үйлдвэр болон 1000 хүний суудалтай сургалтын танхим офис гэд бүх одоо нөгөө тухайн одоо манай компани маань үйлдвэрлэл явагддаг хэсэг байна. Тэгээд энэ үйлдвэр маань бол 2 том үйлдвэртэй. Тэгэхээр би одоогоор бол очиж үзээгүй байгаа ч гэсэн одоо ер нь бол энэ жилдээ бол очно гэсэн айгу бас төлөвлөгөөтэйгээр үйлдвэртэйгээ танилцъя гэж бас бодож явж байгаа. За тэгээ манайх хамгийн одоо нөгөө юм гоо сайхны бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэдэг компаниудад ерөөсөө хамгийн гол нь юуг нь хардаг вэ гэхээр энэ GMP, CGMP гэдэг ийм сертификат олгодог юм юу байд юм бэ. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр одоо нийгэм дээлтэй те одоо зөв химийн орц найрлага байхгүй ийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг компаниудад яг юм олон улсын одоо нөгөө сертификат олгож өгдөг GMP, CGMP гэдэг. Энэ нь болохоор одоо гадагшаа экспортлох импортлох хэрэгтэй. Тэгээ ямар нэгэн одоо бичиг баримтын асуудал байхгүй гэсэн одоо юг илэрхийлдэг. Тэгэхээр манайх энэ хоёр одоо бүтээгдэхүүний талаар лицензүүдийг бол хоёуланг нь авсан гэдгээрээ бас маш давуу талтай. За тэгээд хамгийн бас надад таалагдсан юм нь юу вэ гэхээр Солонгос улстай 10 жилийн сургуулийн одоо сурах бичигтэй Jacob компани нь одоо 21-р зуунд те одоо юм онлайн сошиал платформд одоо юм Jacob компани одоо MLM бизнес гэдэг те ийм бизнес байд юм байна. Систем нь ийм байд юм байна. Бидэртээ ийм одоо ирээдүйд бид нар бас ийм бизнесийг хийж болох юм байна гэдэг талаас 10 жилийн сурах бичиг дээр Jacob компаниг хамгийн анх танилцуулсан байна. Тэгэхээр ингээ гайхчихж магадгүй л дээ одоо Солонгос ч юм бол маш одоо ийм сурлагын талаараа ч юм уу те ямар нэг ийм за сүлжээ гэдэг чи өөр бас ер нь жоохон ийм энэ тал дээр яагаад ингэж сурах бичиг дээр танилцуулагдсан юм болоо гэхээр өөрөө ийм эрүүл системтэй зөв одоо системтэй байгаа учраас сурах бичигтэй хүртэл ингэж танилцуулагдсан байгаа. Надад бас айгүй маш ийм одоо таалагдсан, илүү ихтгэл үнэмшилтэй болсон гэх юм уу. За тэгээд одоо жишээ за нөгөө түрүүн яг хэлсэн улс орнууд руу орохдоо яг хуулийн дагуу бүх одоо бичиг баримтуудаа бүрдүүлээд гайлын бүрдүүлээд бүтээгдэхүүний те гарал үүслийн бичиг шинжилгээний бичиг гээд бүх одоо бүтээгдэхүүнүүдээ яг ингээ хуулийн ёсны дагуу яг юм шат дараатаагаар ингээ системтэйгээр ордог. За тэгэхээр энэ Солонгостой бол барин 15 6 одоо юм кампус те офис нь байна. За тэгээд Америк, Япон, Тайван, Таиланд гээд ингээд яг ингээ улс орнууд орохдоо яг ингээ бүгдээрээ бичиг баримтын зөрчилгүй ямар нэгэн одоо асуудалгүйгээр ингээд ороод явдаг. Жишээ нь за бусад одоо сүлжээний за бидний аюул сайн мэдтэй Amway бизнес байна, Yonlim бизнес байна. За өөр одоо ингээд янз бүрийн бизнесүүд байгаа шүү дээ. Тэгээ энэ бизнесүүд байна одоо жишээ нь ингээ Монголд орсон байгаа гэж ярьж байгаа боловч яг албан ёсоор бол ороогүй. Ямар нэгэн за Amway бол Оросд бүртгэлтэй ч гэдэм үү. Yonlim бол Америкт ч юм уу, тэгээ Японд ч юм уу ингээд нөгөө бүртгэл ID-гаа аваад ингээд бизнесээ ингээд хийгээ явдаг. Тэгэхээр манай хувьд юм бол бүх юм маань яг системтэйгээр яг хийдэг гэдгээрээ бас давуу талтай байгаа. За тэгэхээр Японд офис нь хаана байдаг вэ гэхээр бидний одоо нөгөө Шин Окачимачи гэдэг гээд ч Токио стейшнээс маш ойрхон бараг 4-5 минут ингээд эншадад явхаар ингээд байдаг. Тэгээд Япондынхаа офистой болохоор маш том юм сургалтын танхим болон одоо яг хүмүүс нь өөртөө суугаад ажилладаг юм офистойгоо тэгээд бүтээгдэхүүнийхээ талаар за дээрээс нь энэ одоо нөгөө бичиг те албан бичиг ямар нэгэн одоо зөрчилгүй гэсэн бүх бичиг мэдээллүүд нь ингээд офистай байд юм билээ. Бид нар нэг удаа яг офис дээр очиж нэг удаа сургалт орж исэн. Тэгээд дахиж бол ороагүй байгаа. Яа тэгэхээр одоо энэ нөгөө ковидын нөхцөл байдал маань бас жоохон нэлээ асуудалтай байгаа учраас төлөвлөсөн байсан юугаа канселтахаас өөр аргагүй болоод тэгээ би тэд офис дээрээ ер нь бол нэг удаа очсон байгаа. Цаашдаа бол үлээрэлт ямар ч нэг удаадаа очдөг бай те бүгдээр ингээд уулзаад мэдээлэлээ солилцоод мэдгүй байгаа зүйлээ бас дан энэ зүүмээр биш ингээд авдаг байя гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. За тэгээд бүтээгдэхүүн нь юу юм бэ гэдэг жаа. Тэгэхээр за хамгийн нэгдүгээрт бол Kersela гэдэг одоо арьс арчилгааны эмчилгээний юм бүтээгдэхүүнүүд байна. За хоёр дахь юм бол Nadima Pro гэдэг одоо үсний сет бүтээгдэхүүн, үсний үс арчилгааны бүтээгдэхүүнүүд байна. За тэгээд дараа нь энэ
гэр ахуйн те эсвэл одоо арьс биений бас яг юм бүтээгдэхүүнүүд байна. Бүх одоо ахуйн бидний өдөр тутмын хэрэгэлдэг аяга тавг угаач сойд те шүдний юу гэдэг бүгдээрээ байгаа. За 3 дахь юм болвол одоо нэг эрүүл мэндийн дархлааны бүтээгдэхүүнүүд манай компани ч өөрөө яг нэг хүн ороход маш сайн судлаад дээрэс нь тэрийг нано технологиор яг ингэж нөгөө гаргаж аваад тэгээ хүний биед 100% шингэхээр бүх бүтээгдэхүүнүүдтэй оруулсан байдаг. Тэр нь бас аюу давуу талтай. Тэгэхээр яг өөрийн бүр тусгай лицензтэй бүтээгдэхүүнүүдийг бас гаргадаг. Одоо цаашаа слайдн дээр бас харагдана. За тэгээд эрүүл мэндийн бүтээгдэхүүнээс гадна эмчилгээний бас аппаратууд байдаг. Тэгээ энэ эмчилгээний аппаратууд нь зүгээр нэг аппаратууд биш. Яг ингээд Солонгостой эрүүл мэндийн эмчилгээний 1-р зэрэгтэй, 2-р зэрэгтэй, 3-р зэрэгтэй гэсэн бичиг одоо нэг албан ёсны одоо сертификаттай, дээрээс нь бас одоо биеийн тамирын тий одоо тийм хүний биеийн булчингийн үйл ажиллагаанд сайн нөлөөлөгч гэдэг юм уу. Тэгээ иймэрхүү бас бүх одоо тусгай лиценз юмнуудаа бүгдээ нь авсан байдаг. Аппарат бүтээгдэхүүнүүд бас маш их байдаг. За энэ ингээд скин кэр те боди одоо үс арчилгаа тэгэл биеийн одоо нөгөө дайет хийх, эрүүл мэндийн спортын ингээд бүх төрлийн ингээд бүтээгдэхүүнүүд нь байдаг. За тэгэхээр одоо бүтээгдэхүүн бас яг шинээр орж байгаа хүмүүс ч юм уу те мэдгүй яж магадгүй. Тэгэхээр бүтээгдэхүүнүүдийн талаар товч танилцуулъя гэх юм бол за энэ премиум prestige set гэдэг байгаа 5 сет. Энэ яадаг сет вэ гэхээр бидний одоо 40 нэмэх насны одоо 40-оос дээш насны хүмүүст илүү тохиромжтой арьсны асуудлыг яг шийдэж өгөхөөр Сапонин гэдэг одоо яг арьсанд 100% шингэдэг технологи, нано технологиор ингээд үйлдвэрлэсэн яг юм 5 сетүүд байна. За энэ сетүүд маань бол яг хэрэгэлсэн хүмүүс бол маш өндөр сэтгэл ханамжтай байдаг. Одоо арьсны асуудлуудыг шийдэх те үрчлээ те нүхжилт одоо 40 нэмэх насныхан бол илүү одоо нөгөө нэг арьс нь ингээд унжиж явж ирж байгаа учраас энэ дэлхийн бас нөгөө илүү орц найрлагууд нь орсон юм байгаа. За энэ basic set, цагаан set гэдэг энийг бол ерөөсөө аваагүй хүн бараг байхгүй бах, мэдгүй хүн бараг байхгүй бах. Жишээ нь би бол одоо бараг 10 сар бараг хэрэгжилж яг анх орохтол авч исэн. Тэгэхээр энэ сет маань өөрөө лавандер оилтой. Дээрээс нь за энэ ингээ бусад бүтээгдэхүүнүүд байна те. Хүн ороход одоо наран цэцэн юу. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань өөрөө арьсыг яг гүнээс нь тайвшруулад тэгээд дээрээс нь бүх одоо нөгөө жижиг одоо нүдний үрчлээ те өсөө талб гэд яг энэнийг нөгөө бүр ингээ суураас нь арьсыг бүр ингээ суураас нь ус тосны баланс ингээ бүр тогтворжуулаад ингээ явдаг. Маш юм одоо бүр ингээ одоо миний хувьд гэх юм бол хуурай арьс хувьд бол бүр ерөөсөө маш сайн үйлчлэг үзүүлсэн яг юм юу байгаа. Та нар анзаарсан бол би ерөөсөө хөмсгөө будсан, тэгээс хормосоо будсан. Тэгээд нүүр бол ерөөсөө ингээ будаг байгаа. Ямар ч одоо нөгөө тос крем юуж төрхөөгүй яг ингээд та бүхэнд харуулах гад яг юунд бол юм хэрэглэг байгаа. Тэгэхээр за энэ тус бүрд нь одоо ингээ ярих юм бол ингээ тус бүрийн үйлчлэгээнүүд нь бол ингээд бүр шал өөр ингээд тустай ингээд юу байдаг. Тэг яг тэр болгоны ингээд нарийн яриг гэх юм бол бас нэлээд цаг орох болохоор нэгт одоо өөрсдөө хэрэгжилж үзсэн хүмүүс бол асуух хүмүүс бол спонсороос асууж болж байна. За эсвэл яг нөгөө группээсээ бас асуугаад яваад байж болж байна. За энэ all in biomist гэдэг энэ biomist бас яг хуурай арьстай хүмүүст бас айгүй тохиромжтой байдаг. За будагны доор будсны дараа ингээд будаг арзаагаад байгаа үед ч юм уу яг энэ үеүүдтэй biomist ингээд төрхөд хахад ямар ч тийм хуурай шах асуудал үүсэхгүй байдаг. За энэ ток серум бол бараг ингээд бүх цаг үеийн бараг хамгийн best гэж бас хэлж болохоо бүтээгдэхүүн. Яа тэгэхээр за энийг би чинь бараг 5-6 сар хэрэгжилж байгаа. Тэгээ өөрөө хэрэгжилж агаад ээждээ би хэрэглүүлсэн. Тэгээ манай ээж минь 62 настай. Тэгэхэд нэг сарын дотор бүр ингээд илт бүр ингээд өөрт нь болон бусад ингээд хамт байгаа. Тэгээ Монголд байгаа хүмүүст бүр ингээд бүр харагдаж байсан. Тэгэхээр 62 настай хүний арьс гэдэг чинь ер нь бол ингээд нүдний уутан зэр үүссэн те нүхжилт байвал нүхжилт ингээд үүссэн. Ерөнхийдөө ингээд арьс нь унжсан байгаад байгаа бол ээж маань одоо арьсанд үйлчлсэн юм. Нүдний энэ уутан цар бас ингээд нэлээд багассан. Дээрээс нь ингээд арьс бүр ингээд татагдсан юутай бүр ингээд харагдаж байсан. Тэгэхээр нэг сарын дотор 62 настай хүнд ийм одоо үйлчлэг үзүүлж байгаа гэхээр бас маш сайн юм бүтээгдэхүүн байгаа. Өөрөө болохоор одоо гарах хэлбэр нь ийм тосын хэлбэрээр гардаг. Тэгээ нүүрэндээ жигэд төрснээ дараа удахгүй ингээд хөөсрөөд ирдэг. Тэгээ хөөсөрж ирсний дараа
ингээ нүүрэндээ шингэж штэ. Тэгээд тэрний дараа ингээ гараараа ингээ массажлаад хэрэглэхэд бас айгүй үр дүнтэй маш гоё байдаг. Тэгээ хуурай арьстай хүнд бол эхний ээлжинд жоох юм хорсох ч юм уу тийм мэдрэмж ээж болно. Эсвэл холимог арьстай тийм хүнд бол бас ингээ хитрхи их төрөгчих юм бол жоох юм харшлах ч юм уу тийм одоо бас асуудлууд үүсэж ийн гэжсэн. Гэхдээ энэ нь бол маш олон биш. Бүр нөгөө өөрөө нэг бол хэтрүүлсэн эсвэл одоо буруу хэрэглэснээс болоод үүсэж ийна гэсэн юм байна. Тэгээ бүтээгдэхүүнүүдийнхээ орц найрлагуудыг шалгая харьяа гэх юм бол манайд бас нөгөө юуны Солонгосын Huawei гэдэг аппликейшн байдаг. Тэгээ тэр аппликейшнийг би яг бүх одоо өөрийнхөө гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бүгдийг ингээ оруулаад шалгаж үзэхэд бол ямар ч тийм одоо химийн орц найрлага орсон бол бүтээгдэхүүн ороогүй гэдэг дээр бол бүр 100% итгэлтэйгээр та хэдэд хэлэхээр байна. За тэгээд энэ Venuspil гэдэг байгаа. Энэ болохоор бүр ингээд айгүй онцлогтой. Энийг би бүр айгүй ярмаар байсан. Яагаад гэхээр одоо Солонгосч тэр, Япондч тэр, Монголд бүр илүү одоо нөгөө нэг ийм Renesel, Insel дээрм гэдэг одоо ингээд яриад байгаа ш тэ нүүрэнд шигтгээ суулгах, нүүрэнд зуус суулгах гэдэг байгаатай одоо бүтээгнүүдтэй яг адилхан. Манад ингэж нөгөө яг юм далайн хясанаас гаргаж авсан бичил юм зүүнүүд байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүн маань болохоор яг тэр бүтээгдэхүүнүүдтэй адилхан үйлчлэгээ үзүүлэхээр тэгээд бүр илүү одоо нэг органик гэдэг талаасаа бүр хүний арьсанд ямар нэгэн одоо юу үүсэхгүй те асуудал үүсэхгүй. Дээрээс нь за нөгөө хортой нөгөө 20 бодисч бас ороогүй гэдгээр бас давуу талтай. Тэгэхээр энийг бас яг хэрэглээ явж байгаа бас нэг хэд хүмүүс байгаа үр дүн гараад явж ин тэгээд 7-7 хоногор зураг аваад тэгээ үр дүн гараад явж ин гэдэг юунууд бол зургуудаа бол над руу явуулаад байгаа. Тэгэхээр бүр яг хэрэглэж дууссаны дараа би бас энийг групптэй дэлгэрэнгүйгээр бас оруулъя гэж бодож байгаа. Тэгэхээр та одоо жишээ нь та найз нөхдөөс ч юм уу те Монголд байгаа хүмүүс ч юм уу хэрвээ асуух юм бол манайд бас яг ийм бүтээгдэхүүнүүд нь байдаг шүү. Тэгээ бүтээгдэхүүнүүдтэйгээ сайн танилцаарай гэж хэлмээр байна. За тэгээ энэ facial line up гэдэг энэ бас айгүй онцлогтой маск байгаа. Энэ маск маань болохоор яг monster mask гэдэг бүр юм хочтой. Тэгээд яадаг гэхээр арьсыг одоо нөгөө татаж арьсыг V line болгох те нөхцөл багасгах гэдэг. Одоо яг ингээд анх хэрглэж байгаа хүн бол баг ингээд өөрийнхөө нүүрнээс ингээд баг цочмоор яг ингээд нөгөө төрхсний дараа бол ингээд юм жээлийн хэлбэртэй тунгалаг хэлбэртэй байдаг. Тэгээд тэрнийхээ дараа хатах тусмаа ингээд нүрийг ингээд дагз руу бүр ингээд нөгөө татдаг. Дээш нь ингээд бүр ингээд дагз руу татаад тэгээ бүр ингээ бүрэн хатсны дараа бүр ингээ нүүр бол бүр аягүй сайн татгцсан байдаг. Тэгэхээр энэ баг маска тавихаас өмнө тавьсны дараа гээд ингээ харьцуулаад тарахад нүдэн дээр ингээ шууд илт харагдахаар үр дүнгээ үзүүлдэг ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээ манай энэ бүтээгдэхүүнүүд чинь тэгээ за яг ийм сайн юм бэжж үнэтэй мүү гэхээр үнэтэй бол биш. Яг ингээд харах юм бол за facial line up гэдэг энэ маскыг жишээ нэг авсан байхад барыг доор хаяж 4-6 сар хэрэглэх хэрэглээний түрүүний Venuspil бол бас бараг 3-5 сартай арьсны онцлогоос хамаарат 3-5 сар хэрэглэх хэрэглээний ч гэдэг юм уу. Яг ийм нөгөө нэг хэрэглээ талаасаа ч тэр санхүү талаасаа ч тэр хүмүүст бас айгүй эерэг байхаар юу байдаг бүтээгдэхүүнүүд байдаг. За Sikemist гэдэг энэ болохоор бид нарт одоо нөгөө өмнө нь бол бэлгэнд ирдэг байсан хүн орхиодотой арьсыг одоо тайшруулах, чигшүүлэх дээрээс нь бүр хамгийн сайн үйлчлэг нь болохоор маш сайн цайруулдаг. Тэгээд арьсны хуурай ажилтыг бол бас аюул сайн шийдэж өгдөг. Анх төрөх байгаа хүнд бол үнэрийн баг үнэртэй бас шоконд орох. Яагаад гэхээр яг ийм хүн орхиодоо үнэрсдэг ямар ч тийм химийн гоё сайхан үнэр байхгүй. Тэгвэл яг хэрэглээд дассан хүн бол энэ бүтээгдэхүүн бол маш дуртайгаар хэрэглэдэг. Би баг 5-6 баг ийм савыг баг хэрэглээд дууссан даа. Маш гоё ийм бүтээгдэхүүн байдаг. За энэ Edge Cream гэдэг энэ крем болохоор яг түрүүний хэлдэг Venuspil гэдэг зүйтэй маск шүү дээ. Яг тэр маскны тосын хэлбэр нэг. Тосын хэлбэр нь учраас арай нөгөө нэг зүү одоо нөгөө нүүрлөө ингэж нөгөө мэдрэгдэх байдал гэх юм уу тэр нь бол арай нөгөө нэг юм зөөлөн. Яагаад тэгэхээр тосын хэлбэрээр байгаа. Тэгээд би одоо яг энэ Edge Cream гэдэг энэ тосыг туршиж үзэж байгаа. Одоо 14-5 хонцсон байна. Нийт 3 удаагийн хэрэглээ бол хэрэгэлсэн байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэгж дуусчаад бас ревювээ эхний 7 хоногта яасан, 2 дахь 7 хоногта яасан, ямар үйлчлэг үзүүлсэн гэдэг энэ бүтээгдэхүүний хадлаараас мэдээлэл өгнө. Тэгээ энэ маань бас яг л одоо нөгөө нэг зүүвтэй гэдгээр яг ингээд төрхөнгүүт яг ингээд нүүрлөө ингээд нөгөө нэг зүү ингээд яг шивж байгаа юм шиг юм мэдрэмжтэй байдаг.
Тэгээ ингээ маргааш нөгөөдрөөс нь хэрэглэх, арьсаа арчлах, тэгээд нүүрний будалт хийх гэх бүх юмд бас юм нарийн дараалалтай байдаг учраас манайхын бүтээгдэхүүнүүдэд хэрэглэхдээ дарааллага бас аягүй сайн сурч мэдэж авсан бас аягүй зүгээр өгдөө шүү. За тэгээд энэ Skin Innovator гэдэг бас маск гэдэг те дараагийн энэ маск маань энэ болохоор одоо яг одоо бэлгэнд явж байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүн болохоор яг юм арсны асуудалтай шарах те эсвэл одоо нөгөө нэг өсвөр насны хүүхдүүдийн нөгөө батг гараад идэв штэ. Тэгээ яг тэр батг ингээ гараад өрөвсгээд байгаа яг тийм хүмүүс бас айгүй тохиромжтой байдаг. Арсыг тайвшруулад дээрээс нь ингээд маска тавьсны дараа ингээ бүр ингээд айгүй сайн ингээ гүлчиждэг. Тэгээ тэрнийхээ дараагаас болохоор ингээ нөгөө хуулаа доороос нь дээш нь хуулах эсвэл хонуулж болно, эсвэл бүлээн усаар угааж болно. Тэгээд яг хэрэглэсний дараа бол бүр ингээд маш сайн арсны одоо нөгөө асуудлыг шийдсэн байдаг. Амар өрөвссөн байсан батг болвол ерөнхийдөө ингээд тайвширсан. Дээрээс нь нөгөө нэг юм жоохон харалцсан эсвэл нөгөө батганы юм толгонууд нь штэ. Тэд нар бас аягүй сайн арилж өгдөг. Энэ Skin Innovator гэдэг маскаас. За тэгээ энэ болохоор манайд ингээд байгаа маскнуудын төрөл байна. Хүний одоо нөгөө үүдэлстэй хүнийг энэ хүний зурагтай нүүдэл өстэй юм маск байгаа. Тэгээ энэ нь болохоор яг одоо хүний арьсанд шаардлагатай тий нүүрний арьсны одоо асуудлыг бас шийдэж өгөхөөр. За энэ болохоор нэлээд эмзэгшсэн байгаа салхинд яваад нэг арьс нэг юм жоохон нэг юм хэцүү болчихдээ штэ. Яг тэр үед ингээд төрөх юм бол будагны доор бас яаралтай юм будагны доор хэрэглэх юм бол арьсыг ингээд маш хурдан тайвшруулад хэрэглэдэг юм маск байна. За тэгээ энэ энзим powder cleanser гэдэг энэ болохоор одоо нөгөө арьс хөөсөн мөртлөө ингээд одоо нөгөө устдаа ингээд холиод устдаа оруулаад ороод гэх юм уу. Тэгээд нүүр ингээд цэвэрлдэг юм хөөсөн цэвэрлэгч байгаа. Сая 1 сард байна уу 12 сард байна уу яг энэний яг өөрөө хөөсөн цэвэрлэгч маск нь гарсан байгаа энэ бүтээгдэхүүний. За энэ юу вэ? Энэ peeling gel гэдэг байна. За энэ peeling gel нь болохоор бас айгүй онцлогтой юм хэрэглэгддэг. Манай юм бүтээгдэхүүнүүд яг ингээд зааврын дагуу зөв хэрэглэхгүй бол бас ийм жижиг сажиг нарийн ширийн нөгөө нэг заавал хийх хэрэгтэй алхмууд байдаг. Жишээ нь энэ peeling gel маань болохоор яг ийм желийн хэлбэртэй зөөлөн байдаг. Хэрэглэхдээ юуг анхаарах вэ гэхээр хуурай нүрэн дээрээ хуурай гараараа тэг ингээд жигд маска төрөхснийхаа дараа 1-2 минут байлгаад. За 1-2 минут байлгасны дараа нойтон биш бас яг ингээд хуурай гараараа ингээд жигд ингээд массажлаад тэгээ гуйжуулдаг маш зөөлөн юм одоо гуйжуулагч маск байгаа. Бид нар болохоор ерөнхийн нөгөө нэг хар ухаанд бодохтой нөгөө ингэдэж штэ. Нөгөө юм скраптай юм нөгөө нэг одоо sugar нөгөө скрапууд чинь ингээд нөгөө гуйжуулахаар айгу сайн гуйждаг байгаа юм шиг санагдаад байдаг. Тэр нь эсрэгээр ингээд өнгөн арьсны одоо нөгөө бүтцийг ингээд гимтээгээд байд юм байна л да. Одоо зүсэж байгаа бидэнд харагдахгүй нүдэнд харагдахгүйгээр л зүсэж байгаа л тийм юу байд юм байна. Тэгэхээр яг юм зөөлөн гуйжуулагчаар ялангуяа хуурай арьстай хүмүүс бол энэ peeling gel бол үнэхээр сайн үйлчлэгээ үзүүлж гуйжуулдаг. Тэгээ гуйжуулсны дараа бүр маш нөгөө юм цагаан болцсон байдаг нүүр. Тэгэхээр аюу сайн үйлчлэгээтэй гуйжуулдаг. За энэ болохоор base tone up одоо нөгөө кремүүд байна. Нүүрний одоо нөгөө будахгүй үедээ гэрээс одоо яарс үед ч юм уу те будахгүй үедээ энэ tone up крем юмудаа хэрэглээд авах юм бол одоо жишээ нь энэ pink tone up гэдэг нь би одоо бас яг хэрэглэдэг байхгүй яаралтай үед гарах үедээ хэрэглэхэд бол ерөнхийдөө ингээд нүүрний өнгө засагдаад ингээд хөнгөн бейс тавигдаад бас маш бага хэрэглэгддэг бүр маш бага хэрэглэгддэг юм tone up кремүүд байна. За энэ ногоон өнгөтэй крем нь болохоор Японд байсан тэгээ буцаад юу яцмээс удахгүй орж ирэх байх гэж бодож байна. За нарны тос байна. Нарны тос бол мэдээж одоо нөгөө маш сайн хэрэглэхгүй бол Японч тэр солонгосч тэр нар нь бол нэлээд юм хортой байдаг учраас бүтээгдэхүүнүүд маань өөрөө зөвхөн нарнаас хамгаалах гэхээс илүү бас арьсыг тайвшруулах, чигшүүлэх гээд давхар нөгөө илүү нөгөө арьсаа эмчлээд явж байдаг. Эмчилгээний бас юунд ороо явдаг. За тэгээд ийм гарын тос крем гэдэг энэ BB крем гэх юм бол энэ BB крем маань болохоор Японд бол 21 номер гэд ер нь бол бүр цагаан хүмүүс хэрэглэхэд бол жоохон бордох байх гэж бодож байна. Тэгвэл ерөнхийдөө нэг юм яг дундаж юм арьстай хүмүүст бол яг арьсны өнгөөр хувраад арьсанд ингээ маш жигд төрхөгдөж өгдөг. Тэгээд хэрэглэж байгаа хүмүүс бол маш их байгаа. Тэгэхээр энэ крем маань бас өөрөө нарны хамгаалттай ийм крем байгаа учраас
таад маань бас тестлээд үзээрэй. Үнэхээр гоё шүү. За энэ Cushion маань болохоор бас яг арсыг одоо нөгөө хамгаалах одоо нөгөө зөвхөн одоо арсны одоо нөгөө будах тийм foundation cushion гэдгээсээ илүү бас арсыг хамгаалах тоосноос юунаас нарнаас ингээд хамгаалах гэдэг үйлчлэгээ энүүд байгаа 21 22 юу лээ 21 23 25 гэдэг бүр нэлээд бор хүн ч гэсэн бас хүртэл хэрэглэх боломжтой ийм 3 өнгөний сонголттойгоор байдаг. За энэ болохоор ингээд одоо тусгай нөгөө хэсэгчлэн ийм тураах юутай хэмжээлэн маскнууд ийм юу дээ. За энэ болохоор юм body lotion гэдэг одоо хуурай арьстай хүмүүст бол баг хизээч ингээд нөгөө салахгүй байх одоо маш гоё тос хэлээ. Жишээ нь манайх энийг бол нөгөө 3 хүүхэдтэй учраас баг ингээд дайн ингэж хэрэлдэг. Ерөөсөө ингээд арьсанд ерөөсөө тэр хурд доороо ингээд хурдаш ингээд дээрээс нь ингээд арьсыг ингээд хуурайшсан хатуурсан байдаг бол маш сайн ингээд зөөлрүүлээд өөрөө нэг юм гоё зөөлөн юм таатай үнэртэй. Тэгэхээр арьсыг бас аюу гоё зөөлрүүлж тайвшруулж чийгшүүлдэг байгаа. Хэрвээ одоо энэ өвлийн улиралд чинь Японч дээр солонгосч дээр нөгөө condition econ аягүй хэрэгжилж байгаа ч тийм. Тэгэхээр нэг усанд ороод ямар нэгэн тийм загалтай тухгүй мэдрэмжтэй байгаад ах юм бол энэ одоо body cream-ийг хэрэглээд үзээрэй. Акачан нөгөө бүр нэлхнэрээ өгт хүртэл хэрэглэх боломжтой. За тэгээд энэ үсний эссенцүүд байна. Энэ argan oil-тай нөгөөх нь болохоор жаарэ надад бас яг сайн харагдахгүй нэг. Нөгөөх нь болохоор энэ jojoba oil гэдэг энэ нөгөө тос шингэлдэг амин тос хэрэглэдэг хүмүүс бол айгуу сайн мэдчихэж байгаа те jojoba oil-ыг. Тэгээд ингэ бүтээгдэхүүнүүд маань байна. За энэ body wash, шампунь. За тэгээд энэ дээрээс нь одоо энэ нөгөө үсний Nadima Pro гэдэг үсний сэл бүтээгдэхүүн байдаг гэсэн. Тэгэхээр тэрний маань одоо нөгөө scaler буюу гуйжуулагч нь байна. Тэгэхээр энэ одоо арсны асуудал, үсний одоо нөгөө хуурайшаад байгаа, хагтаад байгаа ийм хүмүүст бас яг зориулсан сет ийм бүтээгдэхүүнүүд байна. Энэ болохоор хуухны тоник те хуух эмчилгээг одоо харьцлах тоник байна. За ампул гэдэг энэ ампул маань болохоор бас яг үс халцраад байгаа, үс нь унаад байгаа ийм хүмүүст бас зориулсан ийм дотроо 10 ширхэгтэй 5 мл-тэй тэгээд юм үсний ампул бүтээгдэхүүнүүд байна. Тэгээ энэ одоо ингээ бүтээгдэхүүнүүдийг ингээ яриад ахаар бүр амар нөгөө их янз бүрийн одоо нөгөө бүтээгдэхүүнүүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тавч та яриа гэж бодож байна. Тэгэхээр за энэ ингээд шүдний оо болон шүдний сайз байна. Шүдний сайз гэхэд жишээ нь одоо хулсны модны болон алтны холцтой одоо хизээж 99% одоо нөгөө бактери одоо нөгөө устгагчтай одоо бактери үржихгүй гэдгээрээ бас давуу талтай ийм бүтээгдэхүүн байна. За энэ хөхөртэй савн бол бүр үнэхээр сайн савн байгаа. Яагаад тэгэхээр энэ нөгөө хөхөр маань өөрөө одоо хөхрийн хэмжээнд хэр агуулгдсан тий 100 г савнда хөхрийн хэмжээнд хэр агуулгдсан. Тэгээ яг органик юм уу бүтээгдэхүүн байна уу гэдэг ингээ бид нар яг тэр болгон нөгөө нэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхдээ тэр болгоныг харддаг юм байна. Одоо ингээд яг өөрөө ингээ хэрэглээд үр дүн нь гараад байгаа учраас маш сайн ингээ судлаад үзэхээр одоо жишээ нь би 7 хоногт 2 удаа бараг энэ хөхөртэй сангаар нүрээ угаана. Жишээ нь манай охин ч одоо нөгөө 11 настай гэдэг өсвөр насны батга ингээ гарсан. Тэгэхээр яг тэр үед өснө одоо арьс цэвэрлэгтэй арьсны асуудалтай хүмүүст бол энэ хөхөртэй савн бол бүр маш илүү бүр ингээд үйлчилж явж исэн. Тэгэхээр та бүхэн бүтээгдэхүүнүүдтэйг аягүй сайн танилцаарай. Тэгээд зөвлөгөө юунуудаа бол группээсээ бас аваарай гэж хэлмээр. За одоо ингээд нөгөө дархлааны бүтээгдэхүүнүүд, витамин бүтээгдэхүүнүүд хэлчихин. Энэ маань болохоор хүн орхиодоо бэлтгэл одоо бидний одоо нөгөө нэг хүн орхиодоо биеинд сайн гэж зөвхөн одоо нэг тийм одоо мэдээлэл байдаг бол яг бүр ингээд нарийн сайн судлаад хүний биед яг 100% одоо ингээд шингэхээр бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирсэн. Тэгээд энэ хүн орхиодоо бэлтгэл маань болохоор яг 1 сарын хэрэглээ болдог. Тэгээд дээрэс нь одоо бол бид нэр 100% биеийн худалдаа хийхээр энэ хүн орхиодоо бэлтгэл маань бэлгэнд энэ үнэгүй ирдэг нэг ийм бүтээгдэхүүн байна. За тэгээ одоо ингээд явхаар ингээд маш
маш урт одоо ингээ бүтээгдэхүүнүүдийн тайлбар маань л яваад байна л да. За энэ жишээ нь одоо элэгний витамин байна. За энэ омега 3 гэдэг те хүний биед хэрэгтэй омега 3 байна. Витамин С байна 2000 мг-тай өндөр тунтай витамин С гэдэг. За тэгэхээр бүтээгдэхүүнүүдийн талаар ярихаар угаасаа одоо ингээ нөгөө цаг маань хүрэлцэхгүй учраас хамгийн гол нь за компанийнхаа систем болон маркетинг болон тэ одоо бонус цалингаа яаж авд юм бэ гэдэг талаас та хэдэд танилцуулъя. За тэгэхээр за компани маань болохоор 2019 оны 12 сараас эхлээд Японд анх орж ирсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр за хамгийн одоо нэгдүгээр гэх юм бол компани маань өөрөө албан ёсоор яг орж ирсэн татварт гаргаж өгдөг одоо бас бичигтэйгээр ингэж орж ирсэн. Бүх одоо мэдээлэл юмнууд маань бол аппликейшнда маш тодорхой ойлгомжтойгоор байдаг. Тэгэхээр та member гишүүд маань бизнесээ хийж ирсэн хүмүүс бол яг энэ мэдээллүүдээ хараад яг мэдж байгаа хаа. За тэгэхээр хамгийн эхлээд бол бид нар бол компани маань одоо хамгийн эхэлж орж байгаа хүн маань ямар нэгэн бүтээгдэхүүн аваагүй болвол beginner буюу тий одоо ямар нэгэн захиалга хийгээгүй бол beginner гэсэн статусн дээр байдаг. За тэгээд нэг 50% бүтээгдэхүүн авах юм бол member болоод эхэлдэг. За 50%-ээс дээш болоод ирэх юм бол GPO буюу одоо бизнесмен эхэллээ гэж явдаг. Тэгэхээр энэ бизнес нь эхлээд 50%-ийн одоо захиалга хийгээд явцсан байгаа хүмүүс маань ямар нэгэн байдлаар тий 500 оноотой болох юм бол бид нар хамгийн ихний одоо стар гэдэг цол гэхээр арай хүрх бах те цол стар гэдэг одоо юун дээр очиж байгаа. Тэгээ энэ нь ямар учиртай юм бэ гэхээр бид нар хамгийн гол нь компани глобалаар бизнесээ явуулах хэрэгтэй болоод эхэлж байгаа байхгүй. Одоо би жишээ нь хичнээн Японд байгаа ч гэсэн одоо 500 оноотой болоод ирэхээрээ стар цолтой болоод ирэхээрээ за бизнес нь орсон улс орнуудаас за жишээ нь Америкаас юм уу, Солонгосоос юм уу те Тайванаас юм уу, Таиландаас юм уу би ямар нэгэн байдлаар одоо энэ улс орнуудад нь бизнес нь орсон бол тэр улс орнуудаас би одоо гишүүнээ хэлсүүлэх боломжтой болоод эхэлж байгаа. Тэгэхээр энэ маань бидний одоо нэг глобалаар бизнес нь явж байгаа гэдгийн хамгийн гол давуу тал нь болоод эхэлж байгаа. Тэгэхээр одоо бид нар одоо ингэж байгаа штэ Японд одоо ингэж амьдарч байгаа те тэг ямар нэгэн байдлаар Солонгос ч юм уу за Америк ч юм уу эргээд бид нар Монгол руугаа ч юм уу ингэж ороход энэ тухайн энэ бизнесээ яг одоо энэ хаа байсан те 21 оны 4 сард одоо жишээ нь би бизнесээ эхлээд явж байгаа бол яг энэ айдиагаараа би одоо бизнесээ одоо тухайн бизнесийн орцсон байгаа улс орнуудад үргэлжлүүлээд явна гэдгээр бас айгуу давуу талтай явж байгаа. Тэгэхээр бид нар бас ялгаа бас айгуу ойлгоод яваад ах хэрэгтэй. За тэгээд хамгийн их одоо бид нар цалингийн одоо юу яаж явдаг вэ гэх юм бол хамгийн эхлээд одоо жишээ нь би өөрөө ингээд мембер болсон байлаа шүү дээ. Тэгэх юм бол дараагийн мембер маань одоо дараагийн миний спонсорлож оруулсан хүн маань хамгийн ихний одоо за A гэд үзчихээ. Тэгэхээр энэ A гэсэн хүн маань миний спонсорлож оруулсан хүн байлаа гэхэд энэ хүнээсээ би хамгийн ихний цалин буюу 10% цалин авна. Тэгээ энэ цалин маань ямар учиртай юм бэ гэхээр одоо миний спонсорлож оруулсан хүн маань за 50%-ийн захиалга хийлээ гэх юм бол 10% нь буюу 5% нь одоо миний цалин болоод орж ирж байгаа. Тэгэхээр манай нөгөө нэг бие чинь 105 yen гэд юу яжсэн штэ хэлжсэн штэ тий. Тэгэхээр энэ болгоноос эхлээд бид нар ингээд цалингаа аваад эхлэх нэ. Тэгэхээр за одоо жишээ нь миний ингээд нэгдүгээр одоо игнэнд байгаа A гэд ингээд хэлсэн байгаа энэ хүн маань миний нэгдүгээр хүн байна тийм үү. Тэнгуудаа хоёрдугаар одоо жишээ нь миний спонсорлож оруулсан хүн маань энд ингээд хичнээн ингээд доор нь өөр ингээд хүмүүс орсон байгаа ч гэсэн энэ хүн маань статус нь хаана байхаас одоо хамаарад одоо шалтгааллахгүйгээр яг адилхан нөгөө спонсорынхоо 10% цалин бас аваад явна гэсэн. Тэгэхээр бидний хамгийн ихний цалин болвол спонсорын хамгийн анхны 10% цалин гэж орж ирж байгаа. За тэгэнгүүт чи манай одоо юу ч бизнес чинь binary систем буюу одоо хоёр хөлний системээр явдаг. Тэгэхээр энэ хоёр хөлний систем маань ямар учиртай вэ гэхээр зөвхөн AB line гэсэн хоёр хөлөөр л явна. Тэгэнгүүтээ бид нар нэг хөлөө болвол яг ингээд бүх одоо хүмүүсийн спонсоруудын дэмжлэгтэйгээр ингээд бөөнөрөө хөгжүүлдэг нэг хөл. Нөгөө хөл маань болохоор яг тухайн хүний өөрийнх нь одоо хөгжүүлээд явах хөл гэсэн одоо яг гол одоо систем нь гэх юм бол яг тийм ба.
За тэгэхээр жишээ нь одоо эндээс ингээ харах юм бол одоо энэ за голынх бол бий вэ те. За тэгэнгуутаа одоо энэ хоёр одоо хөлний хүмүүсийн одоо цалин гээд хоёр дахь цалин маань орж ирж байгаа. Тэгэхээр энэ AB line байгаа энэ хүмүүс маань одоо жишээ нь A line-ийн хүн болвол A маань бол яг зөвхөн миний хүн байгаа. Гэхдээ энд одоо хүний маань оруулсан би хичнээн танихгүй ч гэсэн энэ хүний маань оруулсан хүмүүс одоо consumer юм уу, member юм уу те энэ хүмүүс маань бүгдээрээ ерөнхийдөө миний одоо A line-д харагдаад явах хүмүүс байгаа. Тэгэхээр бид нар яг нэг багаараа ингэж ажиллана гэдгээр айгуу давуу талтай байдаг. Жишээ нь одоо Amway бизнес те Yonlin ингээ бизнесүүд байгаа. Тэгээ энэ бизнесүүд маань болохоор яг систем нь яаж явдаг вэ гэхээр маш олон ингээ нөгөө хөл хөгжүүлж явдаг. Тэгээ энэ нь болохоор ямар учиртай юм гэхээр одоо жишээ нь би одоо тодорхой хэмжээнд нэг ингээд хөлөө хөгжүүлээд явж байгаад тодорхой хэмжээний нэг одоо цалинд хүрэхээр ч юм уу те цолонд хүрэхээр ч юм уу яг ингээ өөрийнхөө доогоор одоо өөрийгөө одоо нөгөө таслаад гэх юм уу тухайн ингээ багаа ингээ гардаг болвол манай баг маань ерөөсөө яг ингээд AB line-аараа яг энэ хоёр хөлөөр ингээ баг насан туршдаа бие биенээсээ хамааралтай ингээ багаа хөгжүүлээд явдаг гэдгээр давуу талтай. За тэгээд хоёр дахь цалин буюу багийн цалин гэдэг 12% гэдэг энэ багийн цалин бас маш одоо миний одоо бараг нөгөө цалингийн бараг 60-70% гүйцэтгэлж явдаг. Тэгэхээр энэ багийн цалин яаж ордог вэ гэхээр за жишээ нь одоо ингэж штэ A line нь 3000 одоо оноотой, B line нь 2000 оноотой байлаа гэж бодъё тийм үү. Тэгэхээр манайх 50 юм уу 100-аар ингээд таслана гэж байгаа. Тэгэхээр 50 юм уу 100-аар таслана гэдэг маань энэ чинь нөгөө тэнцвүүлж таслана гэдэг маань болохоор 2000-аар таслана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2000-аас 1000 оноо нь үйлчлээ гэвэл энэ нь устдахгүй гэвэл устдахгүй дараагийн 7 хоногт ингээд шилжээд орчдөг. Тэгэхээр 2000 оноогоор таслаад 12% цалин ингээд бодогдоод явдаг байгаа. Тэгэхээр ерөөсөө бидний одоо аваагүй цалин те бидний аваагүй цалин болон одоо тэр тухайн одоо оноо маань ерөөсөө нөгөө шууд одоо fresh авахгүй ингэж нөгөө устдахгүйгээр дараагийн 7 хоног болгондоо хадгалагдаад явдаг гэдгээрээ бас айгүй давуу талтай. Тэгэхээр багийн цалин гэдэг маань бол бүр хамгийн одоо их одоо цалин ордог гэх юм уу? Тийм цалин ба. За дараагийн цалин гэх юм бол миний спонсорлож оруулсан member гишүүн те. За одоо жишээ нь Оргилмаа миний одоо яг шууд спонсорлсон хүн байгаа тийм үү. Тэгэхэд Оргилмаагийн одоо спонсорлож оруулсан Оргилмаа тэгэхээр надаас харахад бол нэгдүгээр хүн болчихж байгаа байхгүй одоо статус нь нэгдүгээр хүн болчихж байгаа. Тэгэхээр миний спонсорлож оруулсан хүн маань цалинд хүрэх юм бол миний одоо нэгдүгээр хүн маань хүнээсээ би 15% цалин авна. Тухайн хүнийхээ цалингийн 15% авна. За хоёр дахь хүн гэж байна. Тэгэхээр энэ хоёр дахь хүн нь ямар хүн бэ гэхээр би танихгүй те одоо Оргилмаагийн жишээ нь би одоо спонсорлож оруулсан хүнийг бол би танихгүй гэхдээ надаас харахад энэ хүн чинь статус надаас харахад 2 дугаарт явж байгаа учраас энэ хүн одоо Оргилмаагийн мембер маань цалинд хүрэх юм бол энэ хүнээс би 10% цалингийн авах нь байна. Одоо жишээ нь энэ одоо хүн цалинд хүрсэн гэдэг бас утгаараа. За тэгээд 3 дахь нь юу вэ гэхээр за Оргилмаагийн оруулсан энэ 2 дахь хүн биш үү те энэ хүн бас ингээд өөрөө нэг хүн спонсорлож оруулаа шүү дээ те энэ хүнийг бол би бол танихгүй гэхдээ надаас харахад бол статус нь 3 дээр явж байгаа учраас одоо 5% цалин гээд тэгээд 1 2 3 гээд яг энэ 3 хүнээсээ хин аль яг статустэй шууд спонсор юм уу эсвэл 2 дахь 3 дахь хүн юм уу гэдгээсээ шалтгаалаад 15 15 гэсэн хувийн ийм цалингууд одоо авч явж байгаа. Тэгээд одоо энэ хүмүүсийнхаа орсон байрлал нь одоо хаана байхаас үл хамааран зөвхөн яг нөгөө спонсорын гэдэг утгаасаа аваад явдаг цалингууд байгаа. Тэгэхээр энийг та бүхэнд яг одоо энэ дээр яг ингээд харж байна л да те статус нь ерөөсө хаана ч байсан хамаагүй дээр доор ингээд орсон хамаагүй ерөөсө яг нэгээс одоо 1 2 3 дахь одоо нөгөө хүний гэдгээрээ 15-аас 5% цалин аваад орсон байна гэдг нь харагдаж байна. За тэгээ хамгийн сүүлийн цалин буюу одоо цалны цалин гэж байгаа. Тэгээ цалны цалин маань яаж орж байгаа вэ гэхээр бид нар одоо хамгийн эхлээд түрүүн хэлжсэн те өөрийнхөө ID-наас 500 BV-ийн захиалга хийгээд стар цолтой болж байгаа. Тэгээ энэ стар цол гэхээр бас арай биш маа. За стар гэсэн
нэг юм юунд очиж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор бидний ерөөсөө глобалар бизнес хийх эрх нь л ингээд үүсэж байгаа байхгүй. За тэгээд яг энэний дараагийн цал нь гэх юм бол бронз цал байгаа. Бронз цал маань яаж үүсэх вэ гэхээр AB line-ы те нөгөө манай хоёр хүлээр явдаг гэж хэлсэн. Тэгэхээр AB line-ы энэ хоёр одоо хүлийн оноо маань яг хоёулаа адилхан мянган ингээ оноотой тэгэхээр бидний хамгийн анхны одоо бронз гэсэн цалинд хүрээд тэгээд цалны цалин буюу ичимайн гэдэг ингэж орж ирж байгаа. Гэтэ ерөнхийдөө бол одоо намайг орсноос хойш за нийт баг 2-3 удаагийн яг ийм цалтай холбоотой промошнгууд явж исэн. Тэгээд энэ промошнгууд яаж явж исэн бэ гэхээр эхний удаа бол дабл цалин гэж явж исэн. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр ичимайн биш. За хэрвээ тухайн сарда тухайн 4-7 хоногт 1000 оноогоо цуглуулж чадах юм бол ичимайн биш дабл цалин буюу ниманы цалин орж ирнэ. Мэдээж энэ ниман нь бол яг ингээд цэвэр яг нөгөө орж ирэх цалин. Энээс бусад одоо нөгөө багийн цалин те нөгөө нэг 12% багийн цалин, дээрээс нь нөгөө хүмүүсийн маань захиалга хийсэн спонсорын 10% цалин. За тэгээ дээрээс нь цалинд хүрсэн хүмүүсийнхаа цалин гээд энэ одоо бүх ингээд цалингуудаа ерөнхийдөө аваад явдаг. Одоо жишээ нь бронз цалинд хүрж байгаа хүн гэдэг чинь өөрөө мэдээж одоо нөгөө ажилсан те AB line-ы хүмүүс маань захиалга хийсэн, өөрөө ажилласан байгаа учраас цалин бол бас нэлээд гайгүй авна шүү. Тэгээ сая өнгөрсөн 11 сард 12 сард трипл гээд бүр одоо нөгөө цалоо 3 ингэж нөгөө нугалж цалин авахар тийм бас промошн зарлагдчихсэн. Тэгэхээр ер нь бол үлрэлдээ нэг удаа яг ийм цалны промошнгууд зарлагдсан байна даа гэж харсан. Тэгэхээр 3 сард бас ийм цалны промошн явах болов гэж бодож байна. Тэгэхээр манайхан хамгийн гол нь нөгөө нэг яг яаж цаландаа хүрээд байгаа гэдгээ мэдэхгүй, тэгээд яг яаж явж байгаа гэдгээ сайн мэдэхгүй байгаа учраас яг нөгөө анзаарч харахгүйсэн. Тэгээд яг сүүлийн энэ 12 сарын яг энэ нөгөө трипл цалны промошнд бол яг манахаас яг 2 хүн бол яг цаланд хүрсэн. Тэгээд энэ маань яг нөгөө мэдээллүүдээ аягүй сайн өөрөө системтэй аваад за ингэж ажиллах юм бол цалны цалингаа ингээд авчих юм байна. Ингэж цаланд хүрдэм байна гэсэн яг мэдээлэлтэй болоод эхэлсэн байгаа. Тэгээд та хэд хэрвээ юу яавал бүр ингээд дэлгэрэнгүй харуулъя гэх юм бол цалин дээрээс жишээ нь одоо ингээд цалингаа одоо яг яаж ирж байгаа гэхээр бид нар чинь одоо жишээ нь аппликейшн маань үнэхээр бүр юм супер аппликейшн байдаг. Мэдээллүүдийг ол ерөөсөө маш сайн хардаг. Бүр хин ямар захиалга хийсэн, захиалга нь зөв орсон юм уу, те одоо зөв сагсаараа авсан юм уу, ямар одоо хин хинээс яагаад цалин орсон ч гэдэг юм уу, тиймэрхүү мэдээллүүдийг яаж авахгүй. За энэ жишээ нь одоо миний яг энэ 7 хоногийн одоо 2 сарын 16-наас миний дэлгэц харагдаж байна уу те? Нараагч харагдаж байна уу? Харагдаж байна. За би энэ дээр ингээ бүр дэлгэрэнгүй тайлбарлаж. Энэ одоо жишээ нь миний яг энэ 7 хоногийн ажилласан 2 сарын 16-наас 2 сарын 22-ны хоорондох 7 хоногийн яг цалингийн задраа харагдаж байгаа байхгүй. За тэгэхээр түрүү хэлсэндээ A line, B line гэд хоёр лайнаар явж байгаа. За тэгэнгუутаа миний одоо A line-д нийт 1007 оноо цугларсан байна. B line-д 460 оноо цугларсан байна. Тэгэхэд нөгөө 12% цалингаа бид нар яаж авах вэ гэхээр хоёр хөлний одоо нөгөө тэнцэтгэлийн гэж ярьсан шүү дээ. 50 юм уу 100-аар тасалдаг. Тэгэхээр одоо энэ 460 гэхэр чинь одоо тэнцэж таслана гэхээр 450 оноогоор тасалж байгаа байхгүй. Тэгэхээр 450 онооны 12% цалин гэдэг хамгийн анхны цалин. За энэ цалин 5670 энэ хаанаас ороод ирсэн бэ гэхээр миний нөгөө нэг 12% цалинтэй хөлний хоёр хөлний цалин маань ингээд 450 оноогоор таслагдаад 5670 оноо болсон байна. За дараагийнхаа энэ мачин бонус гээд 284 энэ ороод ирсэн байна те. Энэ юун цалин юм бэ гэхээр миний нөгөө спонсорлож оруулсан 1 2 3 статусын одоо хүмүүс маань те 15% нөгөө одоо хүмүүсийн
цалин байгаа шүү дээ. Миний member цалин авах юм бол тэр хүнээсээ бодогдох цалин байгаа. Яг нь энэ нь хэдийгээр одоо яг дөнгөж шинээр эхэлж байгаа учраас маш бага тоо хэмжээндээр яригддаг. Жишээ нь 284 байна гэх. Тэгэхээр миний одоо спонсорлож оруулсан ганц чимэг буян шиг гэдэг энэ хоёр хүн маань 15% энэ хоёр хүнийхээ цалин бодогдож авсан байгаа байхгүй юу? 1.8 BV 0.9 BV гэдэг. За тэгээд энэ 284 гэдэг маань болохоор миний спонсорлож оруулсан хүмүүсийн нөгөө 15.5 10 гэсэн цалингууд байна. За энэ 4064 нь юу юм бэ гэдэг. Энэ хаанаас орсон мөнгө вэ гэхээр хамгийн анхны одоо нөгөө миний спонсорлож оруулсан, шууд спонсорлож оруулсан хүмүүс маань консюмерч бай, member гишүүнч бай, аль нь одоо 10% цалин надад бодогдож орно. Тэгэхээр за энэ 7 хоногт надаас за 6 миний одоо спонсорлож оруулсан 6 хүмүүс захиалга хийсэн байна. За тэгээд 58, 53, 152, 70, 55 гээд энэ болгоны 10% гээд энэ одоо энэ бивнүүд ороод ирсэн маа эдрийг ингээ хооронд нь нэмээд 105 нэрээ үржүүлэхээр 4068 гээд энэ цалин ороод ирж байгаа. Тэгэхээр миний энэ 7 хоногийн цалин 10,000 эрчим аян. За яг баг би бол баг гэж ерөөсөө цалингаа голдгоо. Тэгээд энэ маань одоо зөвхөн би гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд надад ингээ орж ирж байгаа цалин гэдэг утгаараа юу байдаг. Тэгэхээр энэ 7 хоногийн миний цалин маань болохоор 2 сарын 6-наас 2 сарын 22-ны хоорондох цалин маань эрчим аян ингээд орж ирсэн байна. Тэгэхээр маргааш 3 дахь өдөртэй аутшип гардаг өдөр. Энэ маань болохоор бидний хувьд яг шинэ 7 хоног эхэлж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн цалин маань эрчим аян боллоо. За маргааш дараагийн 7 хоногоос эхлээд дахиад миний шинэ одоо юунууд эхэлж байна гэсэн үг. Шинэ 7 хоног, шинэ одоо цалингийн 7 хоног гэх юм уу?